Сайн байцгаана уу та бүхэндээ уламжлалт бариа заслын эмч Рубин Сантогийн нүүрний массаж илүү тодорхойлбол хуруугаараа нүүрний цэгэн массажийг хэрхэн хийхийг зааж өгөх болно. Энэ нь нүүрний булчингуудыг суллаж, арьсыг сэргээж, байгалийн гэрэлтсэн төрхийг бий болгодог. За нүүрний цэгэн бариа массаж бол хятадын уламжлалт амгаах ухааны нэг салбар юм. Энэ нь нүүрний үрчлэгийг багасгаж, арьсыг зөөлрүүлж, нүүрийн хэлбэрийг өргөж, арьсыг гэрэлтсэн амьд болгож харагдуулдаг байна. За энэ нь зөвхөн гоо сайхны бус мөн эрүүл мэндийн эмчилгээ юм. Рубин Санто эмч маань нэгэн түүхийг өгүүлсэн. Түүний нэгэн өвчтөн нүүрний саажилттай байсан юм байна. Тэгээд нэг хэсэг нь хацрын нэг тал гэсүг хөдөлгөөнгүй баг зэрэг тийм гатсан мэт харагддаг байсан. Тэгээд нүүрний цэгэн массажийг хийснээр хэсэг цаг хугацаа өнгөрсний дараа тэр хэсгийн булчин идэвхжиж, арьсан зөөлөрч, гэрэлтэж, уян хатан болж толгор болсон юм байна. За ингээд эмч маань ойлгоод нүүрийг ийхүү энергийн цэгүүдээр ажилуулж болдгийм байна гэдгийг ойлгосон юм байна. За хятадууд үүнээс улбаалan нүүрний цэгэн массажийг хөгжүүлж иржээ. За бүгдээрээ хамтдаа нүүрний 4 цэг дээр ажиллая. Эхний цэг ходоодны цэг. Нүдний доогуур яваад хацрын ясны яг энэ доод хэсэгт байрладаг. Хуруугаараа зөөлөн дараад 30 удаа гатагш чиглэлтэй массаж хийн. Өглөө оройдоо 2 удаа хий. Энэ нь нүүрний булчингийн хурц байдлыг бууруулж, хацрын хэсгийг суллаж, арьсыг тайвшруулж өгдөг. За хоёр дахь цэг нь цөсний цэг. Нүдний гадна булчингийн дэргэд ясан дээрх жижиг хонхорхой хэсэгт байдаг. За эндээс гадна чиглэлд 30 удаа зөөлөн сунгаж массажлна. Энэ нь хавагналт, нүдний орчмын үрчлэгийг багасгана. За 3 дахь цэг давсагны цэг. Нулимсны сувгнаас дээш хөмсг хүртэл. Тэр цэгээс дээш 30 удаа массажлна. Энэ нь нүдний эргэн тойронд цусны эргэлтийг сайжруулж, нүдийг гэрэлтүүлнэ, хөмсг орчмын булчинг суллаж, үрчлээсийг багасгаж өгнө. За 4 дахь цэг хамрын хажуугийн арьсыг гэрэлтүүлэх цэг байгаа. Хамрын нүхнээс хурууны дотогш зөөлөн дарж, дараа нь гатагш чиглэлд 30 удаа массажлна. Өглөө нүүрний булчинг сэргээхэд зориулж, орой булчинг тайвшруулахад зориулж хийх юм байна. Энэ нь хөмсгний хоорондын үрчлэгийг багасгаж, уруул орчмын үрчлэгийг зөөлөж бас багасгаж өгдөг байна. Эдгээрийг нэгтгээд бүрэн нүүрний массажийг хий. Хурууны өндгөөр нүдний дунд хэсгээс хацар хүртэл булсуулаад амьсгал авч гаргахдаа хөдөлгөөнөө үргэлжлүүлээд хийнэ. Хэрэг хүсвэл серум эсвэл тос ашиглаж болно. Хөдөлгөөн нь яг зүрхэн хэлбэр зурж байгаа мэт. За дараа нь хурууны ясны товгор уяу дээр массажлан хөмсгний хоорондын дээрээс доош зөөлөн илнэ. Зөөлөн гуйсуулаад 12 удаа давтна. За хацрын доогуур чих хүртэл яваад 12 удаа. За дараагийнх нь уруулын дээд ба доод хэсгээр 2 хуруугаараа гуйсуулаад массажлна. За эдгээр бүх хөдөлгөөн нь коллаген ялгаруулалтыг идэвхжүүлж, арьсыг чангалж сэргээдэг байна. За сүүлийн алхам хуруугаа эрүүн дээрээ дараад амьсгал авч гаргаад эрүүг баг зэрэг суллан булчинг тайвшруулж өгнө. За бид өнөөдөр 4 цэг дээр ажиллаж нүүрний цэгэн массажийг
Яаж хийхийг ойлгож авлаа. Бөглөө орой өдөрт 2 удаа давтаж хийн. 2-7 хоног дараалан хийгээд үр дүнгээ мэдрээрээ. За сэтгэл туршлагаа хуваалцаад коммент үлдээж байнгын дадал болгоорой. Зөвхөн нэг өдөр биш. За ингээд танд амжилт хүсье.